Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 77 дугаар хэсэг. Шөнийн сарны гэрэлд 3 тэрэг халах голыг өгсөж уруудан давхин. Тэд голоор гарах гарам гүүрэн хайж байжээ. Эхний тэргэнд аримын штабаас яваа хэсгийг ахалсан хошууч генерал Сурику гэгч Комацубаратай зэрэгцэн суусны зэрэгцээ. Уэдагийн туслахын нэг Сурикугийн баруун талд суужээ. Харин урд талын суудалд Комацубарагийн туслах жолоочтой зэрэгцэн суусан болоо. Хошууч генерал Сурику бол бэхлэлтийн инженер төдийгүй архитектор хүн билээ. Тэрээр халах гол хүртэлх газар дээр томоохон бэхэлт байгуулах ажлыг удирдахаар ирсэн ажээ. Шивж, миний бодож байгаагаар бол манай төлөвлөсөн бэхэлтүүд маш найдвартай юм аа. Ийм бэхлэлтийг юуны өмнө Фуи Такасай өндөрлөгт байгуулвал маш чухал төдийгүй газрын байдлын хувьд ч тохиромжтой юм байна. Энэ хоёр өндөрлөгийн хооронд ихээхэн хэмжээний хотхор бий болохоор цэргийн бүх төрлийн тээврийн хөдөлгөөнийг дайснаас дадлж чадах тул газар доогуур харилцах сууг болгон ашиглах хэрэгтэй. Түүгээр барахгүй дээрх хоёр өндөрлөгт газар доогуур бэхэлтийн байгууламж барих болно. Үүнд тэр барилга байгууламж нь хүнсний агуулга, зэвсгийн агуулга, хүн аминлаг, мордын тэжээлийн байр, машин засварын газар, цэвэр усны нөөцийн хэсэг, бөмбөгдөлтөд соргодох цэргийн байр зэрэг зүйлээс бүрдэнэ. Нөгөө талаар энэ газар чинь хойд хэсгэрийн халах гол болон элсэн манхнаар хашигдаад баруун талаараа хайлаас гол шахагдсан болохоор эдгээр нь манай бэхэлтэнд ашигтай усан хаалт болж байгаа юм гэж тайлбарлахад Комацубару генералаас ийм маягийн бэхэлтийг байгуулахад аль зэрэг хүн хүч хэрэгтэй байв гэж асуулаа. Нэг бэхлэлтийг 15 хоногт байгуулах хүн хүч материалын бэлтгэлийг бүрэн хангасан. Тэгтээ өдөр шөнийн 3 ээлжээр шүү гэхэд Комацубара сэтгэлдээ инженерийн 3 хороог ажилуулахаар тооцоолсон байна гэж бодлоо. Отын-сан бид чинь голоор гарах болоогүй юу гэж Комацубараг асуухад өвөр дээрийн газрын зураг дэлгээд шагааж явсан туслах нь Агака бид гарам гүрэн олохгүй төрчихлөө. Энэ хавьд байх ёстой юмсан гэхэд Комацубара дургүй хөрсөн янзтай. Чи өөрийнхөө зураг дээр тэмдэглэдэг юм уу гэд баялдааны зурагтай цүнхэн өглөө. Шөнийн сүүн цагаан гэгээ хийгээд баян цагаанаас буутсан гэрэлт сумны туяанд голын усны мэлтгэнс мандал гялдганам яралзах агаад хаяа их бууны сум гол тусгад бөөн усан хуй тэнгэрөө цацрахыг аживал гадаа далайн догшин шуургыг санагдуулам сүртэй зэвүүн болоо. Баялдаан дотроос хамгийн аимшигтай нь шөнийн баялдаан билээ. Гэрэлт сумнууд харанхуйд сүлжилдэн аалзны торшиг хэрхийг харахад сэтгэлийн угт энэ золбин сум хэдийд миний хаан тусхлоо гэдэг аимшигт бодол хэн хүний дотор тусна. Тэгж бодсон хүн юу юуны туханд хүрэлгүй ичнээний аимшигт захирагдан биеийн жангалах нь сэтгэлд айцсгүй сурсныг илэрхийлнэ. Хүний сэтгэлийн өөрмөц энэ зүй тогтлыг сэтгэл зүрхээрээ мэдэрсэн Комацубара уу өөрийнхөө гар хөлийг ажиглаад нэрлэхүү зангаар биеэн барина. Гэвч хаяа зэвүүрхэх бүртэн за болгоомжтой яваарай их сандарч болохгүй шүү гэж жолоочон захих нь өөрийнхөө айсныг нуух гэсэн оролдлого байлаа. Комацубарагийн жолооч гүүр хайж замаан ширтэж явсан энэхэн үед тэдний арын суудлын тэргэнд сууж яваа Симото Айнаусу хоёр баялдааны цаашдын хувь заяаг шүүн ярилцсан. Симото баян цагааны суйрлыг чи эрт мэдсэн үү гэж Айнаусуг асуухад Симото жанжин сүмээс гарахаас 5 цагийн өмнө гадралсан юм аа. Довтолгооныг Комацубара оройтуулсан болохоор бидэнд ямар ч ашиг гарсангүй. Ядаж 5 хоногийн өмнө эхэлсэн бол учиртай байсан. Нөгөө талаар 6 сарын 27-нд Тамсаг баян төмнийг ямар ч зориггүй бөмбөгдсөн явдал Жокобод довтлогооны төлөвлөгөөг сэжиглэх баримжаа олгосон. Жокоб шиг тийм хашир хүн
Үйлийг сэжиг төрүүлэх эгзэг гаргавал асар богино хугацаанд сөрөг дотлогоо боловсруулж хүчээр хуваарлж чадна гэдгийг Комацубара тоосонгүй. Ер нь манайхан Орос Монголын зэргийн хүчийг хэтэрхий дорой гэж ойлгодог нь бидний хамгийн том алдаа. Энэ 2 сард үзсэн миний нэг шарх бол элэг эмтэлж сэтгэл сэвтүүлсэн шарх юм. Тэр шарх надад дайсныхаа давуу талыг олж харж мэдж чаддаг байгаагүйгээс болж үлдсэн юм. Гээд санаа алдав. Симото, чи сэтгэлийнхэн тэр шархны талаар Гакад дурссан уу? Дуулгаад яах юм бэ? Гака самурайн Бусидо зэрэг ирсэн замлаг биширдэг болохоор өөрийнхөө зэргийг хизээж ялагдашгүй гэж үздэг юм чинь миний үгийг дуулбал хээрийн шүү гэж хэлжүүлэн шүү дээ. Түүнээс бидний алдаа юунд байна вэ гэдгийг тунгаах чадвар манайхны хэндж байхгүй шүү дээ. Алдааг нь олж хэлсэн хүнд өшөрхөж, далим гаргаж амьдралаас хагцуулдаг ёс бидний дунд ноёр хот одоо дээлдэхэ байсан. Тэгвэл энэ байлдаанд бид ялагдаж таарах нэ гэж Айна усыг асуухад Симото хэсэг бодсноо. Эцсийн дүнг гаргах цаг болоогүй байна. Комацубара армийн нэрт инженерийн боловсруулсан зураг төслөөр халах голын наатал томоохон бэхэлдүүдийг энэ намар бариулж амживал асуудал өөрөөр эргэнэ. Тэр бэхлэлт бол тун нарийн хийгдсэн зүйл байна билээ. Бүх хэмээн газар доогуур байрлуулсан учраас бид халах гол дөвлжөөд хавар хүртэл бэлтгэлэн сайн базааж авсан ч болохоор юмдаг. За тэгээд баян цагааны авралаас гадна Коситоку гэж маш том төлөвлөгөө биш шүү дээ. Энэ чинь 3 шаттай бэлдсэн төлөвлөгөөний эцсийн цохилтын төлөвлөгөө байгаа юм. Гэхэд Айна усуу халааснасаа архи гаргаж балгаад чи болох уу? Гэхэд Симото Айна усуугаас архийг нь аван цөмийн уучхал дургүйцэхгүй гэж. Гэхэд Айна усуу толгой дохиод надад өшөө биш үү? Гэд цүнхрүүгэн заалаа. Симото жаахан халчхаараа ичнийхэн бодлыг ам мэдэн ярддаг зантай болохоор Айна усууд Коситокугийн талаар мэдэх бүхнээ ярих нь гарцаагүй билээ. Кавантоны армийн намрын ажиллагаа нь хайл ястын 2 талд байгаа түшис газраа хамгаалan томоохон бэхэлд байгуулахад чиглэсэн боловч намар ямар нэг шин дотлогоо хийхгүйгээр бэхэлдүүдэн хамгаалan хориглон байлдаж явуулж хүү эсвэл шин дотлогоо сэтгүү гэдэг нь Айна усууд мэддэггүй байсан. Гэтэл Симото халсан амандан Коситокугийн тухай ярьсан нь Айна усуугийн анхаарлыг татлаа. Учир нь 2-7 хоногийн өмнө армийн штабын даргын туслах Айна усуутай уулзаад халах голын ажиллагаанд бэлдсэн тагнуулын ажлын талаар асуугаад зарим нууц баримтуудыг авахтаа шинэ арим байгуулж магадгүй гэж учир холбогдлыг нь сухал сонсгож билээ. Айна усуу Симотогийн амнаас Коситоку буюу ерөнхий цохилтын төлөвлөгөөний талаар сонсоод сэтгэлдээ шинэ арим Коситоку 2 холбоотой юу? Өвөр Монголд Дэвангийн зэргийг өөртөө багтаасан 4-р арим гэгч Монголын өмнөд хилийн дагуу байрлаад байгаа. Алс дорнд руу чиглэсэн Оцо төлөвлөгөөний дагуу 5-р аримыг байгуулсан. Тэгвэл Коситоку төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд шинэ арим байгуулах нь. Шинэ арим нь 6-р арим байх хэрэггүй. Кавантоны арим одоо 350 мянган зэрэгтэйгээс гадна Солонгост байгаа 60 мянган зэрэг Кавантоны аримын бүрэлдэхүүнд ордог учраас үнэн чанартаа 410 мянган зэрэгтэй. Шинэ армийг байгуулвал 500 мянган зэрэгтэй болох нь гэж бодлоо. Симото амандан халаад Айна усууд санаандан орсон бүхнийг ярьж байтал жолооч халах гол дээр тавьсан хөвдөг гүүрээр гарлаа. Харин Симото гүүр гарангуудаа зогсоорой. Би тэмдэхийн дарга нартай уулзна гэд Айна усуугийн чихэнд Гака гүүрийг дэлбэлээрэ гэж тушаасан юм. Гэж шивнэн хэлээд суудлын тэрэгнээс буулаа. 5-р бүлэг Коситокугийн мөхөл 1. Яарвал суйрдэг. Кавантоны армийн нисэх хүчин халах голын хөхөндрийн дэргэд 120 онгоцоор дайралт хийгээд олон онгоцон алдаж сүрсний маргааш Шанхай дахь Ван Зинвэй гэгчийн засгийн газар Японы дэмжлэгтэйгээр үйлдвэр санхүүгийн банк байгуулж 37 сая йений хөрөнгөтэйгээр ажилдаа орлоо.
Шанхайгаас гадаадын үйлдвэр худалдааны нөлөөг шахан зайлуулахын тулд Японы засгийн газраас Шанхай болон фронтын ойролцоо хотуудад стратеги холбогдолтой бараа худалдаалахыг зогсоож, гагцгүй Шанхай дахь Японы цэргийн гарнизоны зөвшөөрлөөр зарим зүйлийг худалдаалахыг зөвшөөрдөг боллоо. Ингэснээр Японыхон хятад дахь гадаадын үйлдвэр худалдааны эзэдийг хавчин боож хягсан учраас арга барагдсан үйлдвэр худалдааны 21 байгууллага, хувийн худалдааны 81 фүүсүүд Ван Зинвэн тоглоомын засгийн газраас байгуулсан үйлдвэр худалдааны зөвлөгөгчд харьяалагдах боллоо. Японы засгийн газар хятадын төв хэсгээс гадаадын худалдаа үйлдвэрийнхнийг шахан гаргах гэсэн энэ арга хэмжээнд их гүрнийхэн дургуйцжээ. Тиймээс Шанхай дахь Америкийн худалдааны танхимаас Хятад Японы аж үйлдвэр худалдааны банкны үйл ажиллагаанд зохих хэмжээний хориг саад хийхийг өөрсдийн эрхэм үүрэг гэж үзжээ. Шанхайн үдэш далайн тэнгэрийн хаянаас эхэлдэг заншлаараа эхлээд алгуурхандан цагаан гэгээ тасарч үдшийн бүрэнхээ болж Гарден брижийн гүүрэн дээр зогсож Шанхайг харж байсан нэгэн эр Сотон чигтээ Герман угсааны нохоогон хөдөлсөөр Нанжин руу гудамж руу гэлдэрлээ. Энэ хүн Шанхайд ирээд нэлээд удаж угаатал Эдвард 3 гудамжинд байдаг цэнгэний газраар хөлөлдөг экстицийн дунд нэрн төдийх алдаршаагүй байлаа. Энэ бол бидний танил эрхэм баяр хэмээгдэх бод болоо. Эрхэм баяр Сенсэ Тазиягийн өгсөн даалгавар ёсоор Шанхайд байдаг гадаадын их гүрний банкны дээд зиндааны хүмүүст талтай болохыг мэрийсээр орой бүр цэнгэний газрын хөзөрчдийн танхимд өнжих авч төдийх тоглодоггүй болоо. Хөзөрчдийн яриагаар бол тэрээр тоглох цагаан олж мөрий тавьдаг хашруудын нэг болжээ. Уужим танхимын баруун хойд талын өргөн ширээг эзэлсэн покерчд гаднаас орж ирсэн эрхэм баярын зүг нүд бэлчэн ажиглаад энэ төмөд залуу хний халаасыг хоослох гэж яваавал хэмээн бодоцгоно. Гарриман эрхэм баярын бараанаар тоглож байсан ширээнээс босож мөрийгөө хойшлуулад дэрэгдэн ирж нэмсгэлсээр "За покерын ноёнтон өнөөдөр азан үзхүү" гэхэд эрхэм баяр "Ноён Гарриман, та тун гялзуур байна. Онгод ч орсон өдөр болол та. Тэгэхээр би халаасаа хоосолж энэ олон хүний нүдэн дээр нүцгэрнэ гэсэн үг" гэд уруулан үл мэдэх хөдөлгөж нэмсгэлв. Та чинь хүний халаас хоослохдон барьж шиг мөртлөн халаасаа хоослуулахтан харуусаад байдаг үнэг шиггүй юм а. Эр хүнд чинь алдсан нэг өдөр байхад авдаг нэг өдөр байдаг юм. Би танд тэгэж их алдахтан харамсаагүй юм шүү гэлээ. Гарриман тэр өдөр эрхэм баяраас сохор зоос хожилгүй нүцгэлүүлсэндэн болоод нойргүй хондог болсон. Тэгээд түүнээс дагаа нэхэхийн тулд 3 хүн олж хавсайтахаар тохирсон боловч нэг аятайхан эгзэг гаралгүй өдий хүрсэн ажээ. За яа гэхвэ. Би таны авьяасыг биширдэг хүний хувьд нэг суучхая гэд ширээний дэргэд ирэхэд 2 орс хүлээж ядсан байдалтай байв. Гарриман, та чи бүр тоглох хүмүүсээ олцгоо шүү дээ. Энд чинь дэндүү шудраг биш хэрэг шүү дээ гэснээр за би нарган дуртай болохоор та хэдийг арай даваатуулж орхилоо. Ноён Гарриман энэ зэргийн тоглоомыг даана үсттэй гэд эрхэм баяр зөөлөн түшлэгтэй сандалцуулаа. Чухам энэхэн үед танхимын үйлчлэгч ирж тэдний ширээн дээр болор хундахтай арх тавиад холдон одов. Та бүхэн Мэнд жаргалын Батмагна Facebook пэйжуудсаар холбогдсон зохиол сонсох хаалттай группт нэгдэж илүү олон зохиол сонсоорой. Эхний хэдэн тоглолт хүний сэтгэл зүрхийг догдлуулсан тоглолт болсонгүй. Ширээн дээрх мөрий ердөө 5-6 мянгаас гэтэрсэнгүй. Чингэд эрхэм баяр аргагүй гар нийлсэн хамжаанд элд хавчигдж байгаагаан ойлгов. Эрхэм баяр хэд хожигдохдоо үе санаалдаж баруун гарынхаа долоовор хуруугараа хамрынхан үзүүрийг оролдоод мөрийгөө нэмэх боловч хэтэрхий хордсон сэтгэлдэн болоод зогсохоо мэдэхгүй хий димий зүтгээд мөрийгөө алдаж байгааг ажсан Гарриман
Энэ золигч нь хор шарандан бүр шатаж байх шив дээ. Ийм үед л алдсан олж авч чаданда тоглоод байдаг хэрэг гэж бодно. Энэ өдөр Гариманы мод гаргууд сайн байлаа. Гол төлөв 3 тамга 2 ноён юм уу? Эсвэл 4 ноён 1 тамга баригдаад байв. Эрхэнбаяр 5 дахь удаан Гаримантай үлдэж мэрийсэн боловч мөрийгөө нэмэх тоолондон алдаж байгаагаа ойлгоод санаа алдна. Энэ удаа мөн алдлаа. Тэгээд 6 дахин үлдээд нэг их бодлого хэлсэн харцаар модон ширтсээр долоовор хуруугарaan хамрынхан үзүүрийг оролдохыг ажсан Гариман бас л муу мод ирждээ. Манай хүн хорондоо бууж өгөхгүй болтой. Миний мод 3 тамга 2 ноён. Ингэхээр үзээд байдаг хэрэг гэж бодлоо. Ингээд Гариман мөрийгөө баг багаар ахиулж муу модтой хүн шиг уруу царайлж сэтгэхүйн довтлогоо хийж Эрхэнбаярт хожихно гэдэг сэтгэл төрүүлэхээр тоглохыг эрмэлзэв. Ингээд хагас цаг болоход покер сонирхсан хүмүүс тэр хоёрын ширээг тойрлоо. Мөрөө хоолой тулсан хэмжээнд хүрчээ. Эрхэнбаярын царай ягаарсан боловч хорондоо бууж өгөхгүй гэсэн шиг мөрийгөө хамаа намаагүй нэмнэ. Энэ бол нэг талаараа хожигдсноо мэдсэн хүний нэр төрөн хамгаалдаг сонгомол арга юм. Өөрөөр хэлбэл их алдсан ч хотоодгүй баян гэдгийг үзүүлэх гэсэн эрмэлзлийн илэрлээ гэдгийг покерчд андахгүй. Тэгээд мөрийгөө төлөхтөн ийм хүмүүс та их азтай юм. Гэхдээ миний бүх билийг сэгсэрчих аз даанч алга да гэж хожсон хүний амийг асуудаг зуршилтай төдийгүй тас хөхөрч бахархдаг уламжилтай. Одоо Эрхэнбаяр нэгэн тийм байдалд орсон болохоор мөрийгөө өсгөхөөс сайхан арга байхгүй нь мэдээж байлаа. Гариман хожил 100 мянгад хүрэх нэ гэж ойлгоод "Бэлний хаг суур нэмий" гэж Эрхэнбаярын зүрхийг өхүүлэх санаагаар хэлэхэд Эрхэнбаяр Гариманы хорыг малтах гэсэн шиг "Бэлийг бүтэн хуваар нэмий" гэхэд ширээ торч зогссон хүмүүс шуугаад явчихлаа. Хожил 110 мянгад хүрчээ. Эрхэнбаярын яв ягаан царайг харж суусан Гариман би тэргүй хожсныг покерчд мэдж байгаа. Одоо мөрийн нэмбэл покерчд намайг гоочилж яасыг шуналтай юм. Одоо болвол наад чин тэргүй хожигдсан хүн. Хүнийг голгүй нүцгэлж болохгүй. Тоглоомын заяа гомдоно гэж шаардна. Үнэндээ ширээ торсон хүмүүс тэгж шаардах нь зайлшгүй байлаа. Гариманыг мөрийгөө нэмбэл үзэгчд бөөн шунал тоглоомын ёс мэдэхгүй бүдүүлэг авхаасаар сүнсгүй цөөвөр чоно гэж хочлох байлаа. Тиймээс Гариман тоглоомын ёсыг эрхмэлдэг нэнжин сэтгэлтэй хүн болохын тулд Эрхэнбаярын хөзрийг үзье гэж санал гаргах ёстой. Ийм үед Эрхэнбаяр мөрийг нэмэх хэрэггүй бөгөөд хожигдсноо мэдээд модон дэлгэн бууж өгдөг. Ингэж бууж өгсөн нүцгэрсэн хүнд хожсон хожлынхон тэг 105%-ийг мөрий дээр гар татаагүй урамшуул болгож өгдөг. Хожигдсон хүн их алдсандаа өш хонзон санахгүй баталгаа болгож тэр урамшлын мөнгийг авдаг намтай. Гариман хэсэгхэн бодож сууснаа "Ноён Эрхэнбаяр, та бид чинь ямар өш хонзонгоор тоглож байгаа биш. Эр хүнийх нь үнжгийг бодож модыг чинь үзье" гэхэд ширээ төрсөн хүмүүс Гариман зөв шийдлээ. Гүтгэхгүй яахав дээ. Ямар тоглож үзээгүй залуу биш. Покерчин хүн чанараа эрхэмлэх ёстой гэж ам амандан шуугалдав. Эрхэнбаяр уруулаараа үл мэдэг нэмсэглээд долоовор хуруугараа хамрынхан үзүүрийг оролцсныг ажигласан Гариман "Тоглоомон дээр ингэж тоглолтой хүн чинь хэн бэлээ? Эрхэнбаярын эн чинь надад нэг их танил юм шиг санагдаад байдаг" гэж бодтол Эрхэнбаяр хөзрөө ширээн дээр дэлгэхэд покерын хорхойтнууд дуу алдав. Эрхэнбаярын мод нь дөрвөлжингийн дараалсан 5 байсныг мэдээд Гариман хэрдхэн цочихтон олон жилийн өмнө нэгэн Франц хүнийг ингэж хожсон залуу эрийг саналаа. Тэр хүн бол хар чон байсан аж. Гариман Эрхэнбаярын царай хойд гайхсан нүдээр хараад "Мөн байна. Хар чон мөн байна.
Тоглож байгаа байдал нь таанч танил байсан юм. Гэж бодоод судлаасан өндөгтөн намайг мэхэлхийн тулд царайгаан зориуд айлгаж байжээ. Хожигдсан хүн шиг тэгж царайлаад надаар мөрийг нэмүүлж байсан заях. Үүнийг харж онол хийж чадна. Гэж сэтгэлдэн шивнэн хэлв. Эрхэнбаяр покерчдын уламжлалыг дагаж мөрийнөөсөн Гариманд оногдох хувийн нөгөөд инээмсэглэхэд ноён Эрхэнбаяра та бид хоёр чинь үүний өмнө нэг тоглоход та хожиж билээ. Та чаргагүй л покерын хаа юм аа. Гэхэд би олон хүнтэй тоглосон болохоор тэр бүгдийг яаж таних вэ? Гэд Эрхэнбаяр инээмсэглэв. Эрхэнбаяра та бид хоёр үүний өмнө могой жилийн 100 өдийд харбын тоглож билээ дээ. Гэхэд Эрхэнбаяр хэмээгдэгч бод Гаримантай нэг удаа тоглосноо санав. Жан золинг нас барсны хойдон жил харбин дэрсэн харчон Орос Европын хэдэн худалдаачинтай нийлж 3 өдөр шин тоглож билээ. Тэгэхэд нэг Франц, нэг Америк залуу бараг нүцгэрэх төгсөн юм. Харчон тэдний нэрийг тэр үед асууж байсан боловч эдүгээ түүнийг яахан санах билээ. Эрхэнбаяр хожлын мөнгийг ширээн дээрээс цуглуулад цэнгэний газрын эзэнг дуудаж ширээн дээр барсаасан мөнгө рүү заагаад үүнийг Йокогама Генгогийн дансан шилжүүлчихээрэй. Гэхэд цэнгэний газрын эзэн толгой дохин талзасан. Тэр эзэн Эрхэнбаярын мөнгийг тоо ёсоор банкнд шилжүүлээд зогшиг нь лавдаг ажээ. Эрхэнбаяр цэнгэний газраас гарч гэрийн зүг алхахад Гариман зам зуур хань болж баахан дагалаа. Эрхэнбаяр та дандан дагуултаа явах юм аа. Гэд Гариман гэдэргийн санамсаргүй харлаа. Гариман та аваа ажигч юм да. Гэж Эрхэнбаярыг хэлгээд би таныг ажигласан юм биш. Покерч таныг өдөртөө нохооноос салдаггүй. Үдэш болохоор эрэгтэй эмэгтэй хоёр хүн ээлжлэн дагаж явдгийг гэлцдэг шүү дээ. Шанхайхан ажигч байгаа биз гэлээ. Үүнийг сонсоод Эрхэнбаяр сэтгэлдэн эмэгтэй нь яахав. Харин эрэгтэй нь юу юм бол? Дозиягийн даалгавраар намайг мөшгөж яваа нүд чихний өрөөсөн юм болов уу? Гэж бодоод тоосон шинжгүй. Ноён Гариман та тоглохдоо жаахан зүрхшээдэг болжээ дээ гэлээ. Тийм их содон байна уу? 10 жилийн өмнө та надад мөрийгөө тоолж өгөөд юмд хотоодыг худалдаачин бишээ гэд яваад өгч байж билээ. Гэтэл одоо дагаж бараадад нэг л ондоо байх чинь. Та чинь Шанхай олон улсын банкнд яггүй танилтай гэлв. Дам сонсвол Синзинд байдаг нэг баян эмэгтэй та хоёр алтаараа банкныхны голыг зогоодог гэлцгээцх юм. Эрхэнбаяра та хуучных шиг бас банк сонирхсоор л байна уу? Над алт байхгүй. Харин тэр эмэгтэй хувьд гэвэл мөрөөдөө тоглоом хөөцөлдөөд над мэт муусан амьтыг нүцгэлж байх ойгуур чинь Америк руу алдаан шилжүүлж амжин шүү гэж ямар нэг юм сонсон бололтой хэлв. Үнэн дээр Гариман Эрхэнбаярын сонирхсан зүйлийг тодруулж өгч замаар мөрөд олдсон мөнгөө эргүүлж авах ухаан бодож байжээ. Гариман би одоо худалдаачин болсон гэдгийг мартаж болохгүй. Худалдаачин гэдэг нэр чинь хулгай дээрэм тануул бүхнийг халгалж чаддаг эжидтэй шүү дээ. Би тэр эжидийг сонирхдаггүй. Тийм хүсэл чалга. Харин та мөрөөнийхөө хойноос харамсаад байгаа бол үүнийгээ хэлчихээ. Би өнөөдөр уур уцааргүй болохоор таны аз дарж мэдэн шүү. Эрхэнбаяра таныг мөрөөдөө тоглоомонд нүнжихтэй гэдгийг би мэднэ. Одоо ч гэсэн та надад нэнжин сэтгэл гаргаж байна. Харин тань шиг ийм азтай хүн мөрийгөө алт болгоод хадгалуулчих бол тэр хүүхнээс ч илүү баян болж болно шүү дээ. Тэр чинь халхаас авчирсан эрдэнийн чулуунуудаа худалдаж алт болгоод хадгалуулчихсан гэдэг юм. Гэвч үнэн эсхийг банк ерөнхийлөгч юм уу эсвэл түүний итгэмжилсэн туслахаас өөр хэн ч мэдэхгүй. Харин саяханаас тэр эмэгтэн итгэмжлэгдсэн хүн эрж ерөнхийлөгчтэй уулзаад алдаан Америк руу шилжүүлэх тухай тохиролцоод явсан гэдэг болсон шүү. Гэхдээ ямар хүн гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа. Зарим нь эрэгтэй гэж байхад нөгөөдөл нь эмэгтэй, гурав дахь нь Орос гэж жигжиг гэлцэх болсон. Эрхэнбаяр Гаримантай ингэж ярилцаж яваад салхтаан нэгэн эрэгтэй хүн холоос ажиглаж байгааг мэдв. Тэгээд Гариманаас салаад байшиндан орохдоо хаалгаан дутуу хаалаа. Хаалганы завсраар хартал
намхан нуруутай хятад хувцастай нэг хүн Эрхэм баярын байшингийн дэргэдүүр өнгөрч гудамж рууцаар бараа тасарлаа. Эрхэм баяр өглөө босоод консулын газар очиж Сигототой уулзаж өнгөрсөн 7 хоногт болсон байдлыг илтгэв. Гариман өчигдөр надад олон мянган йен алдсан. Түүндээ хорогдоод байхаар нь тал хувийг нь буцааж өгье гэж амласан. Үүнийг сонсоод Америкийн банкнд байгаа алдны талаар дурсаж байна. Гэхдээ миний мэддгийг ярьсан. Гойд сони юм яриаггүй. Тэр чинь болж байгаа хэрэг. Өчигдөр Тозуята ярьсан. Хэд хоногийн өмнө буухай альчээр нэг хаяггүй захаа ирсэн юм. Түүнийг Тозуя танд явуулсан байна. Гээд нэг захаа гаргаж өглөө. Эрхэм баяр тэр захааг задлж уншив. Америкийн консулын газрын ажилтан ноён Клаусны хүү Жек Клаусноос анхаарлаа салгаж болохгүй. Клаус бол Америкийн банкны ерөнхийлөгчийн хамгийн дотны хүн. Түүнтэй Гариманаар дамжуулж танилцах нь чухал. Жек Клаусныг Шанхайн шалдан банднарт зааж өгч болзол тавь. Таны мэдэх гол зүйл бол Юкигийн эцгийн гэрээний их түүний хуулбар агуулгыг олж авах. Банкны хамгаалтын систем, алтны нярав, түүний гэр орон, ахуй байдал, алдаа эндэгдэл, сул талуудыг судлах, хүүхдийн барьцаанд авах зэрэг ажиллагаанд бэлдэх хэрэгтэй. Эрхэм баярыг захаагаан уншаад дуусахад нь Сигото тамхины үнсний сав дэргэдэн тавихад Эрхэм баяр халааснасаа шүдэн згаргаад Тозуягийн захааг шатаалаа. Эрхэм баяраа та одоо жинхэнэ ажлаа эхлэх болно. Гээд Сигото ширээнийхэн шургуулганаас намбуу маягийн гар буу гаргаж өгөөд. Үүнээс хойш та болгоомжтой байх хэрэгтэй. Нөгөө талаар та энэ хэргийг уншаарай. Танд тусгай орой бэлдсэн. Гээд нэгэн хавцтай хэрэг өглөө. Энэ бол Жек Клаусны намтар түүх алдаа тоглолтын талаар цуглуулсан материал болоо. 77 дугаар хэсэг төгсөв.